पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा चढ़ते सूरज सा तेजवान वो कीर्तिमान हुंकार भरे जब कूच करे थर थर कांपे आसमान वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर शांति का स्रोत करुणा की धार निर्झर झरे मन से अपार वो राजपुत्र वो शूरवीर पर्वत को भेद दे उसके तीर है शाक्य वंश का वो तारा जगमग है जिससे जग सारा सत्य कथा पुरुषार्थ कथा सुनो सुनो सिद्धार्थ कथा Коошлын хаан намайг урьсан ч Сиддартад санаа зовоод болдгоо. Таныг арайч тэгээгүй гэж бодсон. Юу тэр вүлээ? Хүүгээ цэнгэний газар аваачих нь оновчтой санаа гэж юу? Буруу гэж юу? Баатар Эрс дуу хуур сайхан хүүгэнд дуртай байдаг. Нас нь бага байна. Тэр мэдээж Сиддартад даянч болоход арай л эрт биш гэж үү? Би хүүгээ Баатар Эр хаан хүн шиг байж хөлцөнгөө амьдралын хүлээс нь бүү баригд гэж хүснэ. Оронд нь үзэгслэн гоо эмс үгнүүдийн үсгэцгээр наадас суух нь зүй. Хайр сэтгэл дур хүсэлтэд бүрэн автаж яваасаа гэж хүсдэг. Кошолын хааны нэгэн адил Вич гэсэн хүүдээ хаан ор залгуулмаар байна. Тийм. Сиддарт өөрөө зөвшөөрвөл дуу чимэстэй зугаацах боломжийг олгоорой. Хатант минь. Ийм байж болно гэж юу? Хүүгээ дуу чимстэй зугаацахын зөвшөөрөх хэрэггүй. Шүдэдон хаантан та Кошалын хаан тулсад тавтай морилно. Ширавас дээд тааламжтай сайхан байх болно гэж найдаж байна. Баярлалаа сайдаа. Бид нутгаасаа гараад энэ хүртэл сайн явж ирлээ. Өөдөө морилцоо. Шүдэдон хаан хорилон ирлээ. Хаантан сууж ачаам уу? Ахаа ээж таны юунд ийм торд үзнэ юм?
Өөр хин нэгнийг илүү чадaltaй гээд таны дээд талд суудал засчээ. Нанд Паны хаан орилон ирлээ. Та болгоно. Сайда. Энд чинь доромжилж байгаагаас өөрчлөхгүй. Шододон хаан болвол Шагжаагийн их удирдагч гэдгийг мэдэхгүй юу? Манай хаан тулс бусад улсаасаа илүү хүчрэх. Түмэнтэй өршөөрэй. Данд Паны бол Маха Кушал хааны дотны амт нь үлээ. Манай хааны гутаанд доромжлохын тулд худал үс чалчиж байна уу? Болцоо. Энэ цаад хүсэл минь үгүй болов. Эрхэм дээдс минь хүлээ. Бяцхан эндүрл гарсан байна. Та миний суудалд тухална уу? Та надаас илүүтэй хүндлэгдэн. Хэрвээ хүндлэлтээр санаатай зовнож байгаа бол та ч гисэн орхин яв. Шүдэдэн хаан, та намайг өршөөрэй. Та суудалдаа тухална уу? Цаг үрсэн ийм дэмий зүйлтэй өр тожид таарч явсангүй. Шүдэдэн хаан. Сайдыг минь өршөөнө. Үеэлэг доромжлол мэт боловч тайнд ажин хүрэх хэмтэйг ухамсарлаж ойлгохгүй байгаа хэрэг. Тиймээс чамайг албан үүргээс чинь түр чөлөөллөө. Эсвэл хаантан та яг одоо шууд толгойг нь авсан ч болно. Ганцхан Прасанжити хаан ширээ залгамжлах ёслолыг бүү орхиоч. Та манай хүндэт зочин байж хүүгийн минь ёслолд ерөөлөө өргөж хайрлана уу? Дэшмэрэл. Прасанжит хаан мантуа! Прасанжит хаан мантуа! Прасанжит хаан мантуа! Прасанжит хаан мантуа! Хаан ах минь. Юу болов? Зүгээрээ би тадан. Прасанжитийн оронд Сидартыг төсөөлөөд Таалаар тань болог. Сидартыг хаан ширээн залрахад түмэн олны сэтгэл баясах болно. Хөөе. Та надаас гэрвшээд байгаа мó та? Баг бахаас ч л өдий хүртэл хувцлаж ирлээ. Тэгсэн биш ээ. Эмэгтэй хүн л тэгдэг байх. Бүгд таныг хүлээж байна хун тааж минь. Та нар хаан болсны дараа Сидартыг хаан ширээн залрахад түмэн олны сэтгэл баясах болно. Та нар хаан болсны дараа Сидартыг хаан ширээн залрахад түмэн олны сэтгэл баясах болно. Хөөе.
Эмэгтэйчүүд цэвэр өвчмөдхий. Харин эрчүүд тэсвэр төвчээртэй байх ёстой. Хөдөлцгөө сайдаа. Би бэлээ. Хунтайжийг гарч ирэнгүүтэл хөдөлцгөөе дөө. Хунтайжи надад этих цаадагчин гарч ирэгчгүй. Амттар сайхан хүүхэн хоёрт ямар ч сонирхолгүй. Лим бүлээхээс өөр шидтэй юм байдаг юм уу? Тэгээд бид яг тэнд очиж юу хийх юм бэ? Юу ч хийхгүй ээ. Сайхан хөөхнүүд биднийг асарч халамжлаад явчих нь. Тэгээд тэд яг яана гэж? Оо. Чамд дарс сөгнөн дээр нь би сэтгэлий чинь харин ч нэг сайхан цугаад цөлж өгөндөө. Бошохол явах юмсан да. Өнөөдрийг ямар их хүлээвэ. За. Манай онцгой зочин чирлээ. Хөдөлгөө. Асуух юм байна. Одоо ч шалгаж өгөндөө. Яагаад заавал дуу чимсээр очих ёстой юм? Та одоо хүүхэд биш шүү дээ. Тиймээс л очих гэж байгаа юм. Та бидний сэтгэл оюун хүсэл мэдрэмж бие махбод цагийн ирэхээр хөвсөн хөөрчлөгцөөр байдаг. Амьдрал гэдэг их талыг судлах хэрэгтэй. Тэгээд тэнд юу болох юм? Шүнжин юу хүснэ хийхгүй юу та? Өөр яадах юм? Таны гайхамшигч нь хүлээж байна. Дур хүсэл гэж юу болох? Ганцаарлаг хэрхэн давж туулдгийг мэдэж авна. Зарим нэг юмыг тайлбарлах боломжгүй. Цагийн олж суралцах нь чухал. Өөр хэлэн атаачтай дур хүсэл хайр дурлалын торонд орооцолдлоо гэмээр. Аль болоход ангид байх хэрэгтэй. Эрхэм сайдаа. Би янаг амарглал дуур хүслийн тоглоомд нэвтрэмээр байна. Явцгаая. Юу болов? Дахиад л асуу. Яа. Явцгаая. Эрхэм дээдсэ. Энэ газрыг зөвхөн таныг л хөгжөөж зэнгүүлэх гэж байгуулсан юм. Жаргал цэнгэл эндээс л эхэлнэ. Орцгоё. Тавтаа морилно ирэх мүү дээ. Дэшээ. Яаж хатууч байгаа ч юм уу? Тийм ээ, сайд минь. Манайх ч өөхийн л хасаагүй гата цэнгли ордон шүү дээ. Энэ галаас ах хэрэггүй. Ердөл та нар гिचигдэж байх хэрэг. Харин сэтгэлээтэй татах зүйлс дотор хүлээж бай. Тэр бүгдийг хүртэх хувьтай хүн саатан морилох учиртай. Эсбүгс гэрте харцгаа. Бүсгүй минь. Наад өгөөдөл чинь сониучсан хөдөлгөж байх чинь. Тиймээс би боцохгүй. Тавтаа морил. Та бүхнийг урьж байна.
төлөвлөсөн маань амжилттай боллоо. Тэгээд ч Янхуа цэцэг шал баганд ургадаг. Тэгвэл энэ удаа намагт шигдэх болох юм дээ. Надад итг. Сэдат тэндээс гарч ирээгүй байгаа. Аха. Энэ мөчөд хаан орсон хунтаж бүсгүй төрхөн гарт тэрүүлээстэй. Яг энэ. Хунтаж минь намайг Урмила гэдэг. Танд үйлчлэл хиймэн зөвшөөрнө үү? Чамайг Сарасвати гэдэг байх гэж бодсон шүү. Би охин тэнгэр Сарасватиг үргэлж сэтгэлдээ төсөөлж явдаг юм. Магадгүй чи түүний дараа орохоо Вена гიშгэлүүлдэг бүсгүй байж болох юм. Таныг аз жаргалд омбуулахын тулд би яах ёстой вэ? Намайг аз жаргалтай болгомоор байвал судрын дуулаас ихшгэлүүлж өгөөч. Өршөөгөөрэй. Гэхдээ би мэдэхгүй. Бэд биш Бермангуудал ихшгэлүүлэх эрхтэй байдгийг. Хэн тэгж байгаа юм? Вэд судрыг хэнч судалж дуулж болно гэж бодож байна. Дуулахад язгуур удам судрыг заах хязгаар хамаагүй. Гэхдээ бидэнд альва хориг үл нөлөөлнө. Хайрын тухайл ганц хоёр доо мэдэндээ. Хайр дурлал миний вэд билээ. Дур булаан байдал миний дуулал юм. Энэ бүхэн сэтгэл ханамж юм. Тэгвэл мэддэг дууга дуулж сонирхуулаач. Үнэн ч хайраар дурлсан бол өтөл болоход үзэгслэн гоо хайрын бус. Хайрын аялганд ганхах юм хан хорвоод гэрэл нэмэн шүү. कंचन काया के सन्मुख जब हो कोई नतमस्तक मन में तब आलोकित हो प्रेम का पावन दीपक. Орчлон хорвоо янаг дурлалаар дүүрэн юм. Орчлон хорвоо хайрын амтаар бялхан юм. Хайргүй амьдрал юусан билээ? Хайргүйгээр амьдрал юусан билээ? Хайргүйгээр амьдрал юусан билээ? Хайргүйгээр энхэн амьдрал хүндий хоосон. Өдөш болох хайрыг үгүйлэн тачаахгүй. Өр зүрхээ дахин хайрлахгүй юм бол хараал дунаж харуусал болохоос хайрлагдах шүтэн болохгүй л байх. Амьдралын үннийг мэдхийн тулд амтны сайханд нь шингэн уусаар. Ямар ч гол мөрөн далайд цудгадгийн адил янаг дурлалаар орчлон хорвоо ялгана. मधुर यामिनी रोम रोम मनोरंजित है बहे न जो इस धारा में वो योगी नहीं है श्रापित है सूत्र सत्य के वो ही समझे प्रेम सुधा जिस पर बरसे कौन सी नदियाँ है जो मिले ना जाके अपने सागर से
хайргүйгээр амьдрал юусан бэлээ? Хайргүйгээр амьдрал юусан бэлээ? Хайргүйгээр амьдрал юусан бэлээ? Хайргүйгээр амьдрал юусан бэлээ? Тэгшин тавьчих. Юу хийж байгаа юм? Капилавастовгийн гудмыг харж байна. Юу гин? Юунд ихтэй гойд вэ? Энэ замаараа Сидарт дарс барьчихсан алхаж явна гэж төсөв. Хүн юунд давталсныг хаантан удахгүй ойлгож авна. Дочимсийн ордон гайхамшигтай газар шүү. Ганчаны минь цэцэг цэвэр шиг явдамхан. Яг л цэцэг шиг дурбулам. Би улдивдат. Дочимсийн ордон Ганчаны девдат ойруула. Хонтажа? Нөмөргөө мартчихач. Дахиж хизээ саадах уу? Өнөөрөө ирнэ. Сэтгэл тайван бос байвал. Яагаад наашаа ирэхийг хүснэ гэж? Сэтгэл тайван бос үедээ бясалгаж байхыг багш маань зөвлөсөн. Гэвч өнгөрсөн шөнө чиний уянгалаг сайхан дуу хоолой бясалгалын минь оролж өглөө. Тэгвэл бэлгийн минь? Бэлгээ? Юу бэлгэлдэг вүлээ? Гайхамшиг шөнийг хамт үдлээ. Тиймээс нөмөргийн минь аавна уу? Анирууд надад буговч бэлгэллээ харда. Ямар гоё юм бэ? Махан нам надад зөөл бэлгэллээ. Харин Девдат надад морио үлдээжээ. Мартаад яваалагч. Үрмэлэ. Харин чамд юу бэлгэлсэн? Найзын сэтгэл бэлгэллээ. Намайг бүсгүй хүн гэж хүндэтгсэн. Таны зөрөөд гутаан доромжлоо хаан ахаа. Ясалын өмнөхөн ийм алдаа гаргасан нь ердөө шалтак. Хаант минь тэдний байдлыг хараад байх нь бидэнтэй дайтгал санаатай байгаа болов та. Биднийг ялна гэдэгтээ бат итгэлтэй байгаа учраас л ингэж байгаа юм. Эдэнтэй дайтад ялна гэдэгч амаргүй л хэрэгтэй.
Тэгээд л бидний хүчийг тарамдуулж дорой тулахыг оролдож байна. Дандпаны хаан тусгайлан суудал засч өгсөн нь ийм л шалтгаантай. Эд яах санаатай хэм мэдлээ. Сэрэмж алдаж болохгүй. Фрасанжитиг хаан орсон гэж найдсны улмаас л ийм ёслол үйлдэж байгаа байдаггүй. Тэгэхээр туршуулуудын сонор сэрэмжийг дэвшлүүл. Сайн тандаж судал. Капилавастугийн тэнгэр туралдах дайны бараан үйлсийг урьдаас л харах хэрэгтэй. Лошика. Сидарт өнгөрсөн шөнө ирж хонсонгүй. Ийм учраас л би эсрэг байсан. Хаантай өгсөргөт ч нэмэргүй. Хүмүн шөнийг дооч юмстай өнгөрүүлэх болж. Хааны хүсэл өөрийн зорилгын дунд бодилж яваад. Муу явдалтан болчихъя гэж имэхий. Хонтайжа тэр мод тэврэх оронгийг хардаа. Энэ яг л хүсэн мөрөөдөж явсан хайртай залууга тэврэх бүсгүйтэй адил харагдаж байгаа биз. Хонтайжа та тэр бутыг харж байна уу? Ногоон торгон сайрытай үзэгслэн бүсгүй мэт. Хайртай залууга хүлээх зур голын ирэг дээр тайван нойрсож байгаа юм шиг. Унтаж байгаа ч норуугаараа хотоос нь ямар ч ирийн дур хүслийг ориглуулахаар шууны минь тун хямсгар шүү. Хөрхи ирэгчин яг л боол наятай араас нь хаашаа л бол хаашаа дагаад л яваад идэгий. Гэтэл эрний энийг зөнгөөрөө хийдэг. Нэгэн бодлын сэтгэлээ илчлэх арга нь учир нь хайр алхахыг хүсээгүй хэрэг. Сэтгэл санаа тайван бус. Нойр хулж хуйдээ би чам дээр ирдэг. Харин чи тайван бус үедээ юу хийдгүү? Хүмүүс дуу чимсэг ичгүр санжуургуул гэлцдэг. Хайраа олсон эмэгтэй аяндаа л бүр хичмтгий болдгийн. Чамд хайртай хүн байдгүй? Байдаг. Надтай танилцуулж болох уу? Цаг нь ирэхээр танилцуулна. Гэхдээ хүнд ч хэлэхгүй гэж надад амл. Би хүнд ч хэлэхгүй. Хэрвээ асуусанд минь хариулбал би чамд туслана. Таны асуух юм ерөөсөө дуусахгүй байнга л ундарч байх юм. Тийм ээ? Хайр гэж яг юу юм бол Урмила? Хайраа. Үгээр илэрхийлэх аргагүй. Намайг хайрал гэж алавдаж болохгүй. Хайр аяндаа л ирдэг. Бүтэлгүй хайраас харуус
дурсал гунигэл үлдэнэ. Та алс хол олооч гэсэн хин нэгний яг дэрэгдээ мэтэр төсөөлж сэтгэлийн шаналл нэг бүрийн өөрийн мэд мэдэрч гимэн тэрл жинхэнэ хайр. Хайрыг мэдэж авах биш. Мэдрэх хэрэгтэй. Уснаас ч хүчтэй урсгалтай юу байдгийг надад хэлээч. Хайр? Мэдлэг. Урмила. Хайр уснаас ч илүүтэй урсах уу? Мэдээч. Зогсоохыг оролдлооч. Замаа өөрөө олоод л урсчихна. Тэгвэл мэдлэг. Хайр мэдлэг хоёр хизээч зам нийлэхгүй. Тэгвэл чи хайрыг харж чадах уу Урмила? Чадна. Харцнаас. Харцнаас минь өөрийгөө хай. Эргэмдээц. Хаврыг гэвч. Балдэв. Кошаадыг хатуус илж. Алив хотоохон барь. Хонтач. Та надаас сэтгэл санаа тавгүй юу хийдгийг минь асуусан. Би тэрэнд л очдог. Энд миний хайр эзэн. Тэрэнд минь тослож танаас гоё. Амин аврачтай. Та даварч чадна. Гойч байна амин аврачтай. Би Балдэвт хайртай. Орчлон дээр тэрнээс минь өөр хийж хэрэггүй. Та минь авралтаа. Гэхдээ энэ боломжгүй. Тэр Кошалын элч харин чи Капиламасчууд амьдардаг. Тэр туршвал харин чи ийм юм хийслийн минь өршөө. Хэдийгээр тэр Кошалаас ирсэн ч туршвал биш шүү дээ. хин чамд итгэх вүлээд? Надад хин ч итгэхгүй. Хин ч. Гэхдээ энэ үнэн. Төрөчл найзуудтайгаа хамт голын ирэг дээр хамарч усанд орж байсан. Би найзуудаасаа холдон сэлсэн. Нүд эрэмхийн зур ёроолгүй усанд хөл алтан живсэн. Гэтэл хин нэг намайг уснаас татаж гаргаж ирсэн юм.
жил анх харц тулгарч заяаны минь хань мөн гэсэн мэдрэмж төрсөн. Анхны харцаар дурлцгаас хэл хязгаар шашин шүтлэг гарал угсааны ялгаа үгүй болж гагцхүү чин үнэж хайрын сэтгэлэл үлдсэн. Хайр сэтгэл тэгээд мөнхөд үргэлжилсээр л байх уу? Тийм эрхэн дайцээ. Хэрвээ баригдах юм бол туршуул гэж сэрдэгдэхээч мдээгүй хэрэгүү. Хайр айцаас ангид оршдгийг. Бадамгийн ухаан хонхорцох зүгийн орж баригддаг шиг. Дингийн ирвэхэ галын төлрөө тэмүүлдэг шиг. За яхаа тэр чамд хайртай гэж саная. Тэгвэл юунд над руу халдав? Бас л хайраас болж байгаа юм. Хайраас уу? Хэн нэгэнд сэтгэл алдран хайрлан дурлсан л бол өрөөл бусдыг анзаарах сөхөөгүй болдог. Хартан хайртай хүнээ алдах гэсэн шаналд автна. Бид хоёрын дунд хайрын холбоо байна гэж бодсон хэрэг. Гэхдээ би зүгээр л чиний найз. Харин тэр мэдэхгүй. Учир нь ердөө л энэ. Чамайг үнэн ярьж байгаа эсхийг хэрхэн мэдэх вүлээ? Би худлаа хэлхийг оролдож болох ч. Харц минь намайг илчлэн эрхэн дээдсэ. Нүдрүү минь хар. Хэрвээ худлаа хэлсэн гэж мэдэрвэл цаатаар авсан ч болно. Харцнаас минь хайр турлал үнэн сэтгэлийг олж харахгүй байна уу? Та юм хэлэлтэй. Тухралта. Чи үнэхээр худал хэлээгүй. Балдев чамд хоёргүй сэтгэлээр хайртай аваас амлын тэрэнд юу ч тохиолдохгүй. Энэ бол бодит эзэргийн түүх сонсож сидардың түүхийг Энэ бол бодит эзэргийн түүх сонсож сидардың түүхийг Энэ бол бодит эзэргийн түүх сонсож сидардың түүх